Эрүүл байна уу эмч сумьяан. Тэгэхээр сүүлийн үед бол хэм алдагдал бол одоо нэлээд тохиолдох боллоо. Хэм алдагдлын төрлүүд дотроо бол одоо шинээр эмгээр сэрэл үүсэх буюу одоо экстрасистол гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл сэрэл үүсгдэггүй газраас сэрэл үүсч одоо ээлжийн бас агшилтыг бий болгодог. Хэрвээ баруун зүүн тосгуураас үүсч байвал тосгуурын экстрасистол, ходлоос үүсч байвал одоо ховдлын экстрасистол гэж нэрлэдэг. Энэ нь одоо жишээлбэл бид нар кафеин, тамхи татах, кофе хэрэглэх, коронавирусын халдвараараа өвдөх, ханаа томоо тусах, хоолой ангийн зүрхэндээ орох, эсвэл янз бүрийн одоо фитнес идэвхжүүлэх одоо бэлтгэл хэрэгэлсэнтэй холбоотойгоор энэ булчин гээс маань уул нагших үүрэгтэйс байдаг. Гэтэл эмгээр сэрэл үүсгэснээс болоод одоо ээлжийн бус агшилт үүсгдэг. Энийг бид нар одоо тосгуур болон ховдлын экстрасистол хэмээн нэрлэдэг. Энэ хүнд яаж илэрдэг вэ гэхээр ер нь бол зүрх пауз авч байгаа юм шиг гинт цохилдог, гинт ингээ ээлжийн бус байдлаар цохилж байгаа нь өөрт нь хим алдагдж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Зарим тохиолдолд бол дотор муухайж даралт тогтворгүй болдог. Сүүлдээ зүрхээр хатгаж өвддөг, амьсгал бачуурдаг гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Энэ экстрасистол бол эмгээр сэрэл үүсэх хим алдагдлын хэлбэр учраас ер нь бол хоолтор 24 цагийн эмчилгээ хийж зүрх судасны эмчт үзвэл нэг удаа зөвлөгөө авах гэмгүй шүү. Яагаад гэвэл энэ бас хоруу чанартай хэм алдагдлын төрлийг бас үүсгэж болдог. За Монгол хүн 80 нэмэх наслээ.